За хэрэглэгчтэй цагийн ирлийн талаар дахин бяцхан заавар зөвлөгөөнүүдийг оруулъя. Цагийн ирлээ маань энэ C төвчний доор старт авч байгаа. Энэ төвчийг дараад бүх юм эхлүүлнэ. За ингээд эхлэнгүүд энэ D буюу өдөр тохируулах. D төвчийг дараад өнөөдөр хэд өдөрлөө? 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь өдөр тийм үү? За 5 дахь өдөр болж байна. Цагийг болж байгаа бол одоо ч 14 цаг 28 минут гэхээр энэ ааш нэмэх буюу нэггээр цагаа. Дараад 14 цаг 28 минут. Минут нь бол m нэмэх шүү. За ингээд минутаа оруулчихдаг. За ингээд 28 минут болчлоо. За 28 минут. Юуг анхаарах вэ гэхээр энэ өдрийг маш сайн анхаарах шүү. Өдрөө сайхан D-гээрээ тохируулаад цаг ааш нэмэх, минут m нэмэх. За ингээд өдрөө даруулчлаа. За ингээд тогны хэмнэлттэй цаг буюу оройх 21 цаг тасгаар тохируулъя зугаараа. Тэгэхийн тулд улааны хажуутлыг P төвч. P төвчөн дээр нэг удаа дарна. Тэгэнгүүт нэг on гэж гарч байгаа. Энэ on гэдэг үг маш сайн арга. За ингэнгүүт яах вэ? D өршин дээр нэг дарна. 7 хоногийн бүх өдрүүд орсон байгааз энийг харж явлаа. За тогны хэмнэлттэй цаг маань хэдээс хэдэн цаг вэ гэхээр оройны 21 цагт эхэлж идэг. За цагаа 21 болгоё зугаараа. 21 цагт эхэлчлээ. За унтрах нь тогны хэмнэлттэй цаг орой 21-ээс эхлээд өглөө 9 цагт унтарч дуусч байгаа. За тэгэхээр дахиад улааны хажуутлын P төвчөн дээр нэг удаа дарна. Нэг off гэдгийгээс харж аваад тэгээд D төвчөөр нэг л дарна. 7 хоногийн бүх өдрөө байгаа үг маш сайн шалгаарай. За ингээ гараад тавсаас ааш нэмэхээр 09 цаг болгочихно. 09 цаг. За ингээ болчлоо. За ингээ яах вэ? Энэ хажууд цагны зураг байна. Энэ дээр дараад гарчна. За ингээ болчихж байгаа. За энэ авто гэсэн бичгийг бас давхар хараад аваарай. Энэ авто гэсэн бичиг маань нөгөө та бүхний сануулсан орой 21-с 9 хооронд ажиллана. За та хүчээр асаамаар санагдах юм бол улаан төвчөн дээр нэг дарчин. Тэнгүүд on буюу энэ бол таны хүссэн цагт асааж байгаа хэлбэр. Энэ болохоор on, авто, off гэсэн гурван модтой. Авто дээр ингээд тавьчихад орой 21 цагт асаад өглөө 9 цагт унтарна гэсэн үг шүү. За тэгжээтэл зарим дулаан алалтай байшингууд маань орой 9 цаг хүртэл байхаар бас нэг жоохон сэрүү ороод байна гэсэн зарим нэг хэрэглэгчтэй маань хүсэлт байгаа. Тийм учраас яах вэ гэвэл за одоо ингээд жишээ нь за танаа цагны дулаан өсвөр дээр цагны хэрэглэсэн байгаа. Ингээд дарлаа ажиллахгүй тийм үү. Энэ түгжийг тайлахын тулд энэ CR төвч. Түгжээ бол энэ байгаа шүү. CR төвчийг 1 2 3 4 дарангууд арилжиж байна. За тэгэхээр өдөр 14 цагаас 15 цагийн хооронд нэг л цаг асдаг болгочих. Тэгэхэд хангалттай. Тэгэхийн тулд яах вэ гэвэл дахиад P төвчөн дээр дарна. P төвчөн дээр дарангууд нөгөө сануулсан нэгдүгээр мод буюу 21 цагт тасна. Орой 9 цагт өглөө 9 цагт унтарна. За юм байна. Тэгэнгүүт дахин P төвчөн дээр нэг дарангууд 2 он гэж байна. Энэ бол 2 удаагаас асдаг. За мэдээж 7 хоногийн бүх өдрөө дарна тийм үү. Тэгэнгүүтээ 16 цаг болгочих. 16 цагт асна. Дахиад улааны хажуудлын P төвчөн дээр нэг дарлаа. Дахиад өдрөө бүгдийг оруулаад D дээр нэг л дарна. За ингэнгүүтээ 17 цаг. Ингээ 17 цагт унтарна. Яах вэ гэвэл дулаан алт ихтэй байшингууд маань орой 9 цаг гэхээр бас жоохон сэрүү өргөд байна гэж байгаа учраас өдөр 16-аас 17 цагаас хойш 17-аас 18 гээд хойш асах юм бол яг оргил ачаад буюу тогны мөнгө хамгийн их бодогддог цаг учраас 17-оос өмнө асаачуд ингээ зүгээр болчихж байгаа. За тэгээд та энэс хойш яаж цаг тавих нь бол таны хүсснээр би дээрээ дараад 3 дахь, 4 дахь, 5 дахь ингээд хойшоо явсаар 16